гэрээтэй холбоотой эрх зүйн харилцааг иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274-ийн 1 зааснаар тодорхойлж зохицуулдаг. Уг гэрээ нь бусдын өмчлөл хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл. Гэрээний нэг зүйл нь хөрөнгө байна. Хөрөнгө гэдгийг хуулиар хоригдлоогүй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харьцахгүй эдийн баялан, эдийн бус баялагийг хөрөнгө байна гэж тодорхойлсон. Тэгэхээр арилжааны гэрээ гэдэг нь аливаа эд хөрөнгө эрхийг харилцан өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээдэг гэрээг арилжааны гэрээ гэж тодорхойлж болно. Худалдаа авах гэрээний хариу төлбөр нь мөнгөнд төлбөр байхад арилжааны гэрээний хариу төлбөр нь эд хөрөнгө байна гэж заасан. Өөрөөр хэлбэл А өөрийн өмчлөлийн автомашиныг Б-д шилжүүлж, Б өөрийн өмчлөлийн орон сууцыг А-гийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үг. Уг гэрээг амар болон бичгээр байгуулж болно. Гэрээний талууд арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч арилжан авч байгаа хөрөнгийн хувьд худалдагч байдаг тул гэрээний хоёр тал хоёулаа худалдагч худалдаа авагчийн эрхийг эдэлж үрхийг хүлээнэ. За арилжааны гэрээтэй холбоотой гэрээний үн хөрөнгийг хүлээн авахтай холбогдсон зардал доголдол мөн гэрээнээс татгалзах гэх зэрэг ерөнхий асуудлыг иргэний хуулийн 243-аас 273 дугаар зүйлүүдэд нэгэн адил хамаарч зохицуулдаг.